Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр та нартай 2023 онд гарч ирсэн Тэнгэрлэг шүтээн хөөрхөн киног ярьж өгөхөөр бэлдүүлэрлээ. Чөтгөрийг устгадаг өөр ертөнцийн нэгэн санваартан дэлхий дээр сансргүй бууж ирээд нэг явцгүй K-pop хамтлагийн гишүүний биед орчноо. Тэгээд заавал номер 1 нь болж иж буцаж Тэнгэрийн ертөнц рүү очих боломжтой гэх энэхүү цуврал нь өстой анги болгоно нь хөгжилтэй сонирхолтой үйл явдлууд гарч уйдаахгүй гэж найдаж байна. Намайг дэмжиж ажиллаж байгаа Sky Media болон Go Plus-та баярлалаа. Мөн мэдээж бичлэгийг минь үзэж хөөрхөн комент бичдэг хүмүүстээ ч бас зөндөө их баярлалаа. За тэгээд олон ярилгүй кинондоо орцгоё. Зэрэгцээ ертөнц хэмээх энэ газар бол бидний амьдардаг дэлхийгээс тусдаа оршдог ид шид нууцлаг оршихугаар дүүрэн ертөнц юм. Тус ертөнцид тэнгэрлэг хүчтэй ариун санваартнууд болоо нойрсож буй хорон санаатны хар шидийн хамт үн удаан оршин тогтносоор ирсэн түүхтэй гэж хэлж байгаагаар кино маань эхэлнэ. Тэгэл нэгэн чөтгөр гарч ирсэн зургаар явж очсноо хүмүүсийг хараад хар шидийн хүч хийдэг сүүлийн 100 жил харагдаж үзэгдээгүй чөтгөрийн хийсэн зүйл байна. Эхлээд энэ хүүг аврыг гээл гэрэл цэцруулын энерги хүчээрээ эмчлээд авах нь тэр. Хар шид дэлбэгшиг нь чөтгөр ээж байгаа зүйл юм байна л та. Гэтэл галтуулын дэлбэрэлт болж дайсны талынхаа өвчнөөнөрөө гараад ирд юм аа гэж. Тулаан чихэл цаасаагүй замраагүй үйл явдал болж байгаа юм чи. Гол дүрийн санваарт маань муу талын толгойлогчдод тулдаал угаасаа л ялна штэ. Хөвчөнч бүр гинэт маш ихээр нэмэгдээд чөтгөрт гар өргөчгүй л устгаж өгж байхад гинэт толгой нэргээд ухаалдасгий. Дүр шилжиж их хотын завгүй амьдрал одуудын фэнүүд ариа албаныхан гээл өстой ажил бужигж байхад гинэт цаг хугацаа зогсоод манай санваарт нүүр амаа буцсан гараад ирнэ. Өөрийгөө талент хараад хаана байгаагаа ч ойлгохгүй ядаж байхад тэг зогсолтонд орсон хүмүүсийг хараад гайхаастай. Тэгээл тэндээс агаар төгж байгаа хоолнд хүрсэн ч бүх юм энгийн байсан байранда буцаж ороод санваарта маань хэнийг ч танихгүй штэ. Ядахад K-pop idol болцсон одоо тайз нар гарах хэрэгтэй л ахгүй юу? Өө нүүрний будагч арилцсан байж штэ гэд хахад чи яагаад намайг өөр нэрээр дууднам? Миний асуултанд хариулах тун. Хорон санаад чөтгөр хайцсан. Та бүхэн миний асуултанд яахан хариулахгүй байж зүрхэлнэм гэл бусданж бүр чи одоо түүхэн киноны од гэж бодоод байгаа юм уу? Хайш юм бэ? Ухаан орооч ээ. Бид нар чи Wild Animal хамтлагчтэй. Чи бол ёно. Өнөөдөр жил хагасын дараа хэдүүлээ эргэн ирэлтээ хийж баллаад үзээрэй л гэж амжаа. Тайз руу гарахгүй гэдэг хахад менежер бүр галзуурах гээд би нэг санал аваачаа 50 хэлчихье. Чи бүжиглэхгүй зүгээр санал дээр нь суугаад ээ гээ сууж ийл гэдэг. Өстой чирсээр байгаа л аваад гарч байгаа. Бүгдээрээ бүжиглж эхлээл манай үнж байхгүй. Хөдлөөч гэд хахад л санал хаанаа юм бэ гэснээ би бүжиглж мэдэхгүй гээл орилчтэй. Фэнүүд ч бүр шок. Ямар санда менежер нь шууд ажилласаа гарч ахав дээ. Хичнээн чухал үзүүлбэр байлаа да. Сүүлийн боломж байсан штэ гээл хамтлагийнхан бөөр. Ядахад шууд нэвтрүүлэг болохоор аврах ямар жарга байхгүй хөрхи. Ингээл дуусцааж байгаа. Тэгээл захирал дээрээ дуудагдал бүгд ирээл алуулж амжаа. Нөгөөх нь ч харж өтгөр санваартын яриад би бол өөр ертөнцийн рембрари гэж бүгдээрээ галзуурчиж гэж бодож байгаа. Толгоо зохицсон байж магадгүй гээд эмнэлэг төрөлт авуулаад ирнэ. Манайх чинь ертөнцид яаж ирснээ гайхаастай. Учиргүй сууснаа л залбирал үдэнээс. Түүнийг хэдүүлээ санваартан гэж дуудцгаая. За тэгээд эмчит үзүүлэхээ уцаас солих гэж байхдаа өөрийгөө зүсэж буцааж идгээснэ. Йоо ашгүй ядаж хүч чадал маань хിവэр байгаа юм байна л гэдэг. Энд ч тархинд ямар ч гэмтэл алга байна гэхэд би бол ариун санваартнуудын тэргүүн рембрари байна. Ёно биш ээ гэл сэтгэл зүйч рүү яваад үзээл гин. Гэртээ давуулаад ирэхэд бүр шижиглээд та нар яаж энэ заваан газар амьдрд юм бэ? Малын хашаанаас ч дор юм. Угаал үлдэх газарт чи усны онгоц байхгүй мó гэсэн чинь чи усанд орохгүй л ахгүй юу гэснээ орыг нь үзүүлсэн чинь бүр тэрнээс ч дор. Гуруула нэг орон дээр унцдаг гэдэг нас. Ичгүүртэй юм аа гэл балкон дээр унцж байгаа. Агентлагийн захирал маань яах ч руу олохгүй өстой ямар ч газар ахиж дуулуулахгүй гээл дээрээс нь зарлагын тайлан нь орж ирээл за бүгдийн тараах цаг болжээ л гэж байгаа. Дебют хийгээд 5 жил болжээ хэдүүлээ. Эхний үе сайхан байсан шүү те. Харин одоо та нарыг ингэж зовж байгааг харах хэцүү байна. Одоо тарах цаг болжээ хэдүүлээ гэх үед туслах нь орж ирснэ. Ёно бүр үнэхээр од болчиж бүгд ёног хайж ийн. Өстой вайрал боллоо л гэж авсан. Харин энэ бол Wild Animal хамтлагийн улаан ногоон фэн бөгөөд ёног насаараа крашлж байгаа охин. Зураг хүргийг нь эдитлээл өмгөөлж хамгаалж пост хийгээл сууж идэв. Түүнийг хэдүүлээ ким менежер гэж дууднаа. Манайхан жинийг далимдуулж нэлээд алдартай YouTube-ийн подкастт оролцуулахаар болно. Амьдарны шар жүгээр иддэг хачин подкастт оруулах гэж байгаа юм биш үү гэдгийг ким менежер мэдэнгүүтээ аврах хэрэгтэй гээл зураг авалтын газрыг нь олоод ирнэ. Ярьцлагч эхлэхэд жинхнээсээ л үгээр идэж албаар хамтлага өөдөн гарах гээд тийм үл гаргасан юм шүү. Хамтлагийнхандаа хэр харилцаатай байдیں۔ Чамайг бусдаасаа илүү алдаршаад ирсэн чи юу гэж ингэсэн чинь намайг солиорцсон эргүү новш гисэн. Тэдэндээ яад тийм дорд газар хүчээр амьдарч байгаагаа ч ойлгохгүй байна. Найзууд ч биш би бүр өрөөсөө танихгүй л гэж авсан. Хамтлагийн гишүүнэн ч төр зогсоё гэж ахад гинэт эргэн тойрныхын гэрэл ундарч асаал ахаад бүх хүн тэг зогсолт хийчнэ. Тэнгэр чуурга дэгдэж байгаа юм шиг болж ирснэ буцаал хэвэнд орчин. Мэдээгээр галтуулын дэлбэрэлт боллоо гэд ярьж явах үед би сая жүтгэрийн мэдэрлээ хурдан унсан газар очих хэрэгтэй гэд гараад явчихнаа. Хар ур дээр очиод орох гэсэн чинь үүдэнд нь оруулахгүйгээд өмнөлөх асууж авахт нь хажуугаар нь өнгөрсөн хүмүүс нь бүгдээрээ чөтгөр яхан тэр. Ким менежер ч дагаад ирсэн. Ажлын өмнөх хэрэгтэй гэдэм аа орж болохгүй штэ гэд болиулахад би ёно ишээ намайг сонсооч танай ертөнцид чөтгөр ирсэн явж гин. Та нар удахгүй зовж тарчлах гээд байна. Тийм болохоор намайг ямар ч хамаагүй аргаар ийшээ оруулаад өгөөч гэсэн чинь миний ёно цуваас ирэглүүн байсан штэ. Хитрхи стресстэй ийм болцсон юм шийдтэй. Ингэн гэдгийг чинь мэдсэн бол гээл үлээд идэв. Хүмүүс ч хараад шивэр авир хийгээд хар наргадаал тайвшралтаа гээд аваад гарч байгаа юм чи.
Тэгэл цагаан өсөлтөө залууг нь яд шин гэдгийг мэдий гэсэн чинь би танихгүй. Гэхдээ бөхөлзөөд байсан тэр нь телевизийн захирал байгаа юм гэсэн чинь ёо заяа хайчжээ. Энэ ертөнцид чөтгөр надаас дээр зиндааны холчиж шиба яанаа л гэсэн байж гин. Чи жинхэнэ од болчвол яах вэ? Телевизийн захиралтай бол уулзч болно. Бусдаар бол чамтай тоож уулзахгүй л гэдیں۔ Нөгөө хамтлагийнхнаа муулсан бичлэгэн цацагтаад бүр од болсон агентлагч бөөн баяр. Муу комент вэ нү, сайн комент вэ нү ямар хамаатай яригдчихлээ болоо штэ гэсэн чинь өндөр зэрэглэлийн одтой ажилдаг шилдэг найруулагч нэвтрүүлэгтээ оруулах хүсэлтэй байна гэж өстө алсаалс. Ядхад өглөөний цанд нь салаад өгсөн чинь бүр голоод манай тариачид ч иннээс илүү мэдэн штэ. Ийм тамир тэнхээгүй байгаа гэвэл би удахгүй шидэв хүчээж алдах юм байна. Залбирал үйлцсэн ч хүч мэдрэгдэхгүй байна. Яаж хийж яагаад энэ дүрээр мөнгө сайн олж олигтой хоолунд олж идэ даа л гэж байгаа. Нөгөө лаг найруулагчтай уулзахаар ирэхэд би юу н хиддэм бэ гэсэн чинь захирал бүр галзуурлөө баг. Дөнгөж 26 тэштэй англи хэл мэдхүү maaгүй минь 26-тай заа юу 26-тай. Тийм болохоор найруулагчид хүндэтгэлийн үгээр ярина шүү л гин. Орсноо л бүр хий гэснэг чинь л хийе. Тэнийг юм байсан ч хамаагүй гол нь мөнгө сайн өгөөрэй л гэж авсан. Захиралч бантаад кофенд явчаад иргээл хөөгших юм болж амаа. Зүгээрч гарчгүй тэндэнээс идэх юмнаас нь авч гарснаа идэж үзээд нүд ам нь гэрэлтэйл хүчин сэргээд өстөө чихэж өгд юм аа гэж. Найруулагч нь захиралтай уулзснаа эцсийн үр дүн чухал эзтэй. Би бүр шууган тариад вайрал болгочих тийм өрсөлдөгчийн дүр надад хэрэгтэй байна. Хүмүүс амар үзэн штэ. Намайг тиймэрхүү юмдаа хичнээн сайн гэдэг мэдж байгаа эзтэй л гэдээ. Син шилжлэхэд Ким менежер хоёр туйлд сэтгцэн эмгийн тухай судлаж байгаад гинэт хачин болоод хуучнаад орснаа. Тэрээр өмнө нь алдартай охтын хамтлагийн менежер байсан бөгөөд хамтлагийн гишүүн дээвэр дээрээ сунаж бүх хэргийг нь түүнд тохиож хүмүүс ад үзэж байдаг. Бөөр сэтгэлийнх нь гүнд трама болоод үлдчихсэн нь нэлт. Захиралч хамтлагийн өөр нэг гишүүнийг нэрд гаргаад харин ёног хүснээр ашиглаа гэд тохиролцоо эзэн байдаг. Зураг авалт шийдлэхээр болж заавраа аваад зурагчны хий гэсэн болгоныг хийгээд заалж өгнө. Дуусвал амттай ижиж болно гэд хэлсэн баггүй юу? Зурагч нар нь өстой гоё юм гэж магтж байхдаа за одоо чөтгөр шиг зэвүүн тачаангаа хараад өгсөн чинь өө чадахгүй гэд хэрлээ нас. Хүүшээ чи өвчтэй мүү? Юунда продюсер өөдөөс ирлээ даа юм бэ? Чөтгөр бол гэвэл чөтгөр болж лөөрчин бай гэвэл лөөрчин байх хэрэгтэй юм шүү. Ийм сайхан боломжийг атгачаад гэхэд хүний ертөнцид чөтгөрийг огт авч хилцдэггүй гэдгийг ойлгож байгаамаа. Захирал руугаа залгаад та менежер аваад өвчтэй энийг өвчтэй юмыг дагаж явсаар залхлаа гэх үед Ким менежер яг ярилцлаганд орохоор ирж таардаг. Жолоо өрдөг өмнө нь entertainment-д ажиллаж байсан. Дээрээс нь ажлаас бусад цагаар хамтлагийнхантай нэг ч үг дуурахгүй бүдүү маад унсог шиг бак залуу сонирхдаг гэж бүлт бүлт үсрээд хэрэгтэй зүйлийг нь бүгдийг нь хийнэ гэж бод өөртөл өргөж үзүүлээд ажилд орчноо. Эмэгтэй менежер авчвал фэнүүд нь хардаад ихтэй байдаг болохоор авахгүй гэлээс. Тэгсэн чинь хичээл зүтгэлийг нь хараад ажилд авах оролцож байгаа байхгүй юу? Шууд л өөрийгөө танилцуулж машин цуулгаж аваад бүгдийг нь хөргөж өгснөө санваачныг захирал дууцаан гэд үлдээчнэ. Тэгснээ сэтгэл зүйчдэр авчираад асуулаа бөглүүлд юм аа. Тэр нь өмнө өөрийнхөө сэтгэл зүйч байсан юм байна л та. Их л дотн хуучны эргүүдийг ярьж байдаг. Нөгөө дээвэр дээрээс унсан охноос болоод сэтгэл готролд орсон өдөр шөнөгүй арх удирж байхад нь ёнуу гудамжинд таараад урмаад тэтгэж цомгоо бэлгэлээд төлбөрт нь байрж явсан архийг нь хурааж авч тусалсан гэх юм уу та. Ким менежерийг хүлээж байсан санваартанд ширээн дээрх чихрийг олонгуудаа энэ ганцаараа хамжин бүх хүчээ шахаад үзье гэж бүгдийн нийдэнгүүтээ өөрийнхөө ертөнцтэй амжилттай холбогдчихноо. За жинхэнэ биенийхээ эзэн болох юунуудтай холбогдохоос өмнө та нартай дуулгах сайхан мэдээ байна. Skymedia болон Go Plus маань Disney-ийн төрөх кино урамшиллын биелэг болох Marshall Major V Nintendo Switch 2-ын эзэн 3 сарын 20-нд тодруулжээ. Харин одоо супер бэлэг болох Шанхай Disneyland-д гэр бүлээрээ аялах эрхийн эзнийг 2026 оны 4 сарын 20-ны өдөр тодруулах гэж байгаа болохоор та нар маань урамшуулт идэвхтэй оролцоорой. Урамшуулт яаж оролцох вэ гэхээр Skymedia Go Plus-аас өссөн кино багцаа идэвхжүүлж мөн төлбөртэй кино үзэх бүрт ирэх цуглуулж оролцсноо. Цуглуулсан эрхийг байх тусмаа л бэлгийн эзэн болох магадлал өндөр болохоор багц идэвхжүүлэх кино түрээслэх заавар болон дэлгэрэнгүй мэдээллийг description-ст орууллаа. Мөн урамшууллын хүрээнд giveaway зарлагдсан байна. Giveaway-д нь оролцсноор SJ Apes багийн jersey, Батар SJ Apes-ийн хамдарсан hoodie, шунхлайн 150 сая төгрөгийн эрхийн бичиг гэ зөндөө бэлгийн эзэн болох боломжтой байна. Hot Series багц болон Go Plus-ийн Basic Plus багцыг идэвхжүүлэн giveaway болон Disney-ийн төрөх кино урамшуулалтад оролцож олон бэлгүүд эзэн болоорой манайха. За тэгэл хүчээ ашиглаж януутай холбогдсон чинь манай K-pop од чинь яасан гэж санваартны тэргүүн болцсон. Би бие буцаахгүй. Наад ч очоод надад юу ч яахгүй. Энд ёстой сайхан байна л гэж авсан. Чамайг шүтэн бишрэгч чинь хүлээж байгаа штэ гэсэн чинь чи бүгдийг авөө би буцахгүй. Wild Animal хамтлагийг хуужин шиг л од болгож өгөхгүй бол буцахгүй гэхэд болж ийнэ од болгоод үгүй. Наад хөшөөндөө хүрээд дагаад хэл. Римрари януу 2 Солонгосын хөгжмийн наадам дээр Wild Animal-ыг шилдэг уран бүтээлж болгосны дараа биедээ солигдсон орох болно гэд тангар өргөчнөө. Өөрийнхөө ертөнцтэй холбогдох гэж баахан хүч ашигласан болохоор ухаан алдаад унах шахам болох үед нь Ким менежер олоод бөөн драма болсон чинь чихэр ихтүүлснээс болсон байна л гэж авсан. Нэвтрүүлэгт оролцох дуучдад ч януу оролцно гэдэг мэдээ ирээд дуулж чадахгүй мэж юугаа хийж байгаа юм болоо өстой доромжилж байна манаа л гэж үзье ядастай. Ер нь бол биений эзэн януу маань ерөөсөө ч гослол дуушчин биш. Тийм сайн дуулж чаддгүй өгөөд зөвхөн царай бүжгээрээ л авч гардаг гэсэн юм байна л та. Зураг авалтын өдөр болоход санваартанд сургалт орноо. Хүмүүс чамд үнэхээр дургу. Рейтинг ч үнэхээр бага. За харагшаага засах хэрэгтэй. Бүх хийж ийлгээр мэдлээ шүү гээл үгэлж өгсөн.
Нэвтрүүлгийн эхний үеийн бүгд ижлэхэн дууг өөрийнхөө стилээр дуулах хэрэгтэйгээд дууг нь сонсуулсан чинь үг нь өстой амар юм а. Сүнсээ худалдаж мөнгө олгонч гинүү. Өстой тохгүй эвгүй байна гэснээ үгнүүдийг нь өөрчлөөд материалын байдлыг халж зөв замаар урагшлна. Өгөөмөр бурхныг шүтгэхээс өөр сайхан сонголт бидэнд үгүй. Авралыг олж гимээ ухаар эдэргээд өстой шашны тухай олгоо хийцэн байд юм а. Ядахад найрал дуу шиг болгож дуулна гэхэд нь бүгдээрээ чи чадахгүй чи амар муу дуулдیں штэ гэд үгээр идэ аячнаа. Ёстой ким менежер л хөөцөлдөж байгаад найрал дууны ая болгож өөрчлөлт чаддیں۔ Ядахад нөгөө цагаан бичагтай гай чинь телевизийн хамаг том захирал байсан бөгөөд чөтгөр олцсон нөгөө нэвтрүүлгийнх нь найруулагчтай нуулзаал бохир шунал дээр чинь дөрөөлөөд багтаа илсүүлээ гэснээ чөтгөр олгоод туурахчнаа. Дуугаа дуулах тэмцээний өдөрч болж нөгөө дөвийлгэж од олох гээд байгаа хамтлагийн гишүүн Кейсийн сэтгэл түгших эмэгтэй гэдгийг олж мэднэ. Харин хамгийн сүүлийн үзүүлбэрийг санаартан үзүүлдэг. Ёстой уянгалуулаад бүгдийг налмайруулж амаа. Ядахад дуулахт нь ээж хідэн жижиг жижигээр цацраад хүмүүсийн өвчнийг идгээж урахгүй байсан үсгийг нь ургуулж байх жишээний. Хүмүүс ч ариусан юм шиг л болчлоо гээл файнууд ч бүр бишрээстэй. Харин сандарч тайзнаар гарсан кейси маань үнэхээр л хэцүү болсон амьсгалж чадахгүй. Санваартанч бүр эдгэх гээд оролцсон ч болдгүй маа. Сэтгэл зүйн өвчин байдаг гэдгийг анхудаа л харж байгаа штеп. Өмнө нь сандарч зөндөө шөмжөлдөг байсан болохоор цочрлын хам шинжтэй болсныг нь сонсоод биеийн өвчнөөс өөр зүйл байдгийг ойлгож байгаа. Маргааш нь ч тэмцээний дүнг танилцуулах өдөр болоход шүүгчдийн нууц санал хураалтаар шалгаруулсан гэдгийг хэлж Кейси манд дөрөвт орсон ч Санвартан маань бүр 8 дугаар байранд орсон байдаг нас. Хөтлөгч очоод сэтгэлийг нь сонссон чинь энэ шүүгчд ч өөр шашинтай биш үү л гэж автъя. Хоёрдугаар шатанд 2-2-ороо нийлж байгаа дуу дуулах юм байна л да. Нэгт орсон алдарч дуучин маань манай Санвартныг суулчнаа. Тэгээл гарч ирээл битгий хүн готомшиг болгочоорой. Очиж чамтай нэг өгүүлээд тахтай яах вэ гээл урлаастай. Гэртээ ирэхэд судалгаа явагдаж за энэ алдартай дуучин бол үнэхээр том цаар хүрээтэй фэнүүдтэй гайхалтай дуучин үгээ тодэлдэг хүмүүс тэрнийг мастер гэдгийг гэсэн чинь юу ч гэж хэлсэн чамайг хүн гэж авч үзэхгүй дууны чинь багш байсан штий нэг өдөр л гинт хөөгөөд явуулсан л гэдгийг яг юу болсныг бид нар мэдэхгүй л гэж авсан. Нөгөөх нь ч өстө тавлаж өгнө. Чиний сонгосон дууг дуулахгүй чамайг ядарч уунталчин бэлдүүлнэ. Дуулахыг амархан гэж боддог чам шиг тэнгүүдийг арчиж хайнаа л гэсэн. 2 жилийн өмнө дуугаараа угаасаа хоололж идэхгүй юм чинь бэлдэж яах юм бэ? Би царайлаг юм чинь жүжигчин болно уу? Та дуулаад юутай болсон ингэж хэлээд хөөгдөж байсан юм байл та. Тэгтээ эн чинь оноо биш штэ. Хоолой салгаж малгаад бүр дургууг нь хүргээд авнаа. Оройч хооллох зураа нөгөө нэвтрүүлгээ үзсэн чинь реалити шоу шиг бүр хамаг муухай хэсгийг нь гаргаад жинхэнэ нэвтрүүлгийн дайсан болгоод хайцсан байна. Манай хүнч тоож байгаа ч юм болго. Хоёрдугаар үе эхлэх гэж байхад намайг муугар харагдуулсан ч зүгээрээ. Үнэн үргэлж ил гарна гээл үнэн зэн төвшний хүн байгаа хгүй юу? Яг тайзнаар гарахын өмнө нэвтрүүлгийн туслахынч та сандарч гин үү? Энэ уснаас уучих гэж өгснөө. Чөтгөрийн нүд гаргаад бас халдвар шиг юм авцсан баггүй юу? Санвартан ч халт мэдэрсэн ч тайзан дээр дуудагдаад тоохгүй өнгөрж байгаа. Уснаас алгасан алдартай дуучин маань тайзан дээр гарсан чинь хоол нь бүр тэр чигтэй байхгүй л нас. Нөгөө зөвүүн чөтгөрчин л хийж байгаа байхгүй юу? Энэ ертөнцөөд ч бас хөвгөлтэй байж болох юм аа гэж Санвартан руу харж байгаагаар эхний 3 анги маань дуусж байна. За та нарт маань энэ кино таалагдчихвэл лайк дарж комментээр сайн бичээрэй. Би хэлсэнчлэн өмнөх оруулсан чамайг унтчих хооронд драманы үргэлжлэлийг оруулах уу эсвэл энэ киноны үргэлжлэлийг оруулах уу гэдгээ өөрөө шийдэж чадахгүй болохоор хандлагыг нь харж аваад болъё гэж бодсон юм аа. Ямар ч тач гэсэн айл нэг нь бүтнээр орох болохоор subscribe-а дараа хүлээж аваарай. Харин хүлээмээргүй байна шууд үргэлжлүүлээд үзмээр байна гэж үсэх юм бол Sky Media-гийн Hot Series багцнаас эсвэл Go Plus-ийн Basic Plus багцнаас аль биесний хэрэгтэйгээр хүлээ авч үзээрэй. За тэгээ үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Үнсээ бай. Алга. Disneyland төрөх кино уншуулт нь яаж оролцох юм бэ? За ингэж байгаамаа бэлгээ. Sky Media болон Go Plus-ийн видео санал ороод хүссэн кино багцаа сонгож идэвхжүүлээд Disneyland хүргэх кино урамшууллын эрэхтэй болно. Яаж ирэх юм хүү? Чи төлбөртөө кино зөндөө их үздэг дээ. Тэгвэл одооноос эхлээд чиний үзсэн кино бүр чинь урамшууллын эрх болж нэмэгдэнэ гэж боддоо. Хөө, тийм үү. Тэгвэл энэ кино үз. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлээрээ Disneyland-аар аялаарай.